Зөөлөн анх нь өгөх болоогүй шүү. За тэнгис стайг хүн аалж хайх чинь шиг нараа. Ой. Сигналтцсан. Яах гэдэг юм бэ гэж соёлтой байдлаа. Бос. Хэлцээ. Чамаа хин гэдэг. Яг болгоч штэ. Дахаарай. Ой. Ой, онд хүү. Манай ээж үддэн шүү. Ээж ч үү. Ер нь бол 2 тербомаас дээш байдаг. Шодрог бус санагдаж байгаа байхгүй. Уур чиглэж чинь урд гар. Эндээс урд гарыг. Хэрвээ энэ бичлэгийг Нимбатар та сонсож байгаа бол За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Золбоо Монголдоо ирээд яг 10 хонсон байна. Тэгээ Монголдоо ирээд сэтгэл бол маш өндөр байгаа. Яалт ч хүний өсөж төрсөн нутаг гэхэд цаанаа л нэг өөр бах юм аа. Өөр энергитэй, тийм гоё мэдрэмж өгдөг те. Тэгээд би та бүхэндээ өмнөх бичлэгээрээ өөрийнхөө амьдардаг байсан хорооллыг танилцуулсан те. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хаашаа явах юм бэ гэхээр Яармаг явнаа. Яармаг бол маш их өөрчлөгдсөн байлээ. Тэгээ Золбоогийнхан Солонгост танилцсан нэг дүү байгаа. Тэр дүү маань Яармагт ирээд Яармагт байр аваад амьдарч байгаа. Тэгээд над руу холбогдоод Золбоох би танд гоё Яармагийг танилцуулъя. Зөндөө их өөрчлөгдсөн байгаа гэд. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хамт Яармаг руу явж юу нь яаж хэрхэн өөрчлөгдсөн бэ? Нэгэнгүү та бүхэндээ танилцуулах болно. За тэгвэл бүгдээрээ хамт Яармаг руу go. За Золбоон Тэнгис дүүтэйгээ уулзчлаа. Өнөөдөр надад Яармагийг танилцуулна гэсэн. Яармагт амьдардаг Тэнгис дүү маань үзэгчдээ энэ өдрийн мэндчилгээг төвшүүлэхгүй юу. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Яармагт амьдраад 2 жил болсон байна нэг мэдсэн чинь. Тэгээ 2 жил амьдрангаа өөрийнхөө зүгээс одоо юу харж мэдсэн тэрийг та бүхэндээ танилцуулъя. За Золбоо ТV-г үздэг үзэгчд маань мэдж байгаа бах. Тэнгис битээр Солонгост танилцж байсан те. Тэгээд хамт бас мукбан хийжсэн. Самгивсаалтай цөөвөн хийж идчихсэн. Солонгос цөв. За явтаа Золбоохыг YouTube хийхээс өмнө бид хоёр биентэйгээ танилцаж очиж ирсэн гэхгүй. Очиж ирсэн. Жан гэдэг юм болсон юм. Одоо тэгээ ямартаач Монгол уулзаад айгүй гоё байна. Ахыгаа Монголд ирсэнд нь айгүй баяртай байна. Олон жилийн дараа ирж байгаа. Тэгээд манай ах ч баг Солонгос хүнээс ялгаахгүй. Би одоо тэгээ гайд хийгээ явж байна да. Надад Улаанбаатарыг танилцуулна гэсэндээ одоо өнөөдөр Яармагийг танилцуулах гэж байна. Тэгээ би ирж байхдаа анзаарсан л да Яармаг бол нэлээд өөрчлөгдсөн байлээ. Тэгээд яг өнөөдөр очиод яг юу шинээр баригдсан, юу нь өөрчлөгдсөн та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулах болно. Качикаё. Let's go. За тэгээд Монголд ер нь намайг ирснээс хойш маш их бороо орж байгаа. Тэгээд нэг хувьтай хүн хур бороо нар гэдэг лөө. Тэгээд намайг ирсэн чинь бороо их ороод байна гэдэг. Зарим хүмүүс нь дуртай байлаа, зарим хүмүүс нь бити гэрээсээ гараад илдэг, таныг гарахаар бороо ороод байна гэдэг. Гэхдээ бороо орол гоё өстэй тий. Гоё штэ. Тий. Монголд ялангуяа бороо нөх орооддаг болохоор энэ хөө жоохон хуурайлаг газар гэж ярьдаг лөө. Одоо ингээ монголоор ярьчихдаг өстэй хэцүү. Айгуу хуурай, тоосчлэгтэй. Хуурай, тоосчлэгтэй иймэрхүү газар нөө бороо сайн орж ивэл уган сайн л та. Тий. Тэгжээж хүний арьс арай гайгүй. Тэгэхгүй бол нартаа ингээд хуурай байгаад юм бол хурдан хөгшөрдөг байгаа. Би Монголд ирээд амар хөгшөрсөн шүү дээ. За тэгээ Монголдоо ирсэн сайхан байна оо сайхан байна. Төрж өссөн нутаг маань, эх орон маань гэдэг өөр юм аа. Тэр дийлэн хүмүүс л яг тэгдэг юм шиг байгаа. Монголдоо ирээд эхний 1 сар, 2 сар, 3 сар дээр бүр амар гоё байдаг. Тэгэл яг 3 сараас стресс эхлэхээр л жоохон стресстэй эхэлдэг гэж маш олон хүнээс сонсож байгаа байхгүй юу би. Тэгээд Тэнгис яг анх ирээд бас эхний 2-3 сар дээр айгу гоё хийж байгаа. Дараа нь жоохон тесэрч эхэлсэн байна шүү дээ. Ер нь юу хамгийн их уур бухимдлыг чинь төрүүлсэн бэ? За ерөөсөө за яг орчин бодлого байсаа ингээд мэдж байгаа. Зам харгуу тэгэл төгжрөл стресс их байна. Хүмүүсийн харилцаа хамгийн хэцүү байсан. Тий. Одоо Солонгост бол бид нар чинь яаж гоё эвтэйгэн харьцаж, яаж гоё соёлтой, яаж тэр хүнийг ойлгох уу, яаж хүндэлж харьцах уу гэдэг амар их сурсан шүү дээ. Тэгээ Монголд болохоор зүгээр одоо машина би магадгүй үүдэн дээр тавьчлаа гэж бодоход шууд залгаснаа машина холдуул баг хараад ирэх нь холгүй тий. Тэрийг хараад бүр амар гайхажсэн. Би хэрэв хүнлөө залгах юм бол энэ дугаартай машин хийсэн та мөн үү? За аавчлаараа гарах гэсэн та машина холдуулаад өгөр гэвтэйгэн хэлэх ч юм уу тий. Ингээ би энийг хүндлээд хөлцөнгүү байх. Тэр талын соёл айгүй байхгүйсэн. Тэр нь амар гайхшруулжсэн бүр ингээ чөнгөг бадаад байдаг шүү дээ ингээ. Зочирдуулж ирсэн. Яагаад ингэж харьцаад байгаа юм бэ гэлтэй. Тэгээ харин за сүүлийн үеийн Z generation залуучууд болохоор бас ч гэж гоё харьцаатай. Бас Солонгос руу те ингэж мэдлдэг. Тэр айгүй гоё хүмүүс хоорондын харилцаа айгүй гоё болгодог шүү дээ. Бүгдээрээ
хоёртой тийм гоё харилцаатай байцгаая. За хоёр дахь юм бол Монголын төгжрээ мэдээж хамгийн том асуудал болж ирсэн. Одоо гэрлэн төхөө байх ёстой газараа ерөөсө гэрлэн төхөө байхгүйс болоод ч юм уу ингээ машин ерөөсө урсаж өгөхгүй. Тэгээ ямар нэгэн ославар болчих юм бол ерөөсө 2-3 цаг ингээ төвчээд хараад байж тэгээ шээс хөрнө. Ерөөсө шээс мээрээдэг тэгээ заримдаа сүүл рүүгээ бүр ундааны сам авч яваад. Эвдэг хөөд гарч байгаа нэг гэртэлдэг болчиход байгаа шүү дээ. Тэгээ монголчууд нэр амар төвчээртэй байна. Төвчээртэй юм дээр ийм хүн дээр бол төвчгээсгүй шүү дээ. Төвчээд яг замын хөдөлгөөн дээр мангар төвчээргүй. Би тэгээд нөгөө нэг яг хуу зарим юм дээр нэг жоохон баланс хэрэгтэй шүү дээ. Яг хуу ингээд хурдан дайраад ингээд ороод хурдан явж байгаа юм л да. Гэхдээ зарим юм дээр ингээд орчуул ингэх юм байна гэдэг жоохон ухаалаг тийм байвал бас зүгээр болов уу гэж бодож байна. За тэгвэл чиний хувьд Монголдо ирээд хамгийн их таалагдсан зүйл чи юу байсан бэ? За Монголдо ирээд таалагдсан хамгийн ихнийх нь юу байсан бэ гэхээр би өөрөө хар хангаах. Тэгэл нутгаараа явах чинь маш гоё шүү дээ. Нутагтаа очих хамгийн гоё. За хоёр таалагдж байгаа зүйл нь юу гэх юм бол за миний яг амьдарч байгаа байршил маань нисэх яармагт байдаг. Тэгээ өвөл болохоор ерөөсө утаа ингээд яг хотын төв рүү л харагддаг. Яг манай нисэх яармаг жоохон нөгөө динж маягийн болохоор утаа нэх байдгүй. Тэр нь айгүй гоё таалагддаг. За миний хувьд ирээд яг 10 хонжийн. Тэгээд миний хувьд яг одоохондоо бол бүх юм таалагдчихна. Зүгээр л амар тийм гоё юм. Тэгээ Монголдо ирсэн гэдгээр л гоё юм. Тэгээд яг эргэн тойрон дан монголчууд, монгол хүмүүстэйгээ яриад, монгол хүмүүстэйгээ уулзаад хаан ч явсан нэг монгол хүмүүс харахаар гоё юм шүү дээ. Солонгос бол тэгэл гараал бол солонгос хүмүүс байгаа юм шүү дээ. Тэгэхээр Монголдо ирээд яг төрсөн нутагтаа ирнэ гэдэг бас цаанаасаа л нэг тийм гоё мэдрэмжийг өгч байна. Тэгээ мэдгүй би бол яг хувьдаа хаанч дасан цогцохтой айгу хурдан юм байхгүй юу? Би Монголд нэг тэгээс 3 сар 6 сар жил мэл амьдралаа гээд хурдан солонгос буцахын гэхгүй хаа. Хаста амныхаа зоргоор хаста яа гэдэг үдэ тэгж гинөө би. Мэдэрч үзээгүй болох. Мэдэрч үзээгүй л би. Таас болоогүй л энэ даа гэж байна. Гэтэ ахын сүлүүд айгу тийм юу болоод байгаа. Тайван, төвчээртэй, хүлээцтэй нэг жоохон тийм болоод байгаа. Тэгвэл таныг яг сорих газар чинь Монгол. Бичлэгээр амар сүртэй нэг юм ярьж байгаа л уянгалж байгаа л те. Сарын дараа 3 сарын дараа гэсэн сигналтцсан. Оо яах гэдэг юм бэ гэсэн явж байгаа яа. За бит хоёр яармаг руугаа явж гин. Зам баг зэрэг төгжрээтэй байна. Тэгээд яармагт очиж байгаа. Хамгийн дөрөв юу зөвхөлөө ойлоо яармагт очиж. Хамгийн дөрөнд одоо яг зам дагуу байрлах яармгийн шинэ гүрийг хамтдаа сонирхцгаая. Окей, шинэ гүрний тэр ойлцоо зогсож байгаа гүрийн бууж байгаа харж байна. Доор нь гой туулгал урсж байгаа. Оо, nice. 5 minutes later. За, бид хоёр яармаг руу явсаар л байна. Зам баг зэрэг төгжирч байна. Энэ одоо хоёул хаана явж байгаа вэ? Яг Тэцэс яармаг руу явах уулзуур дээр багш. Тэцэс яармаг руу явах уулзуур дээр гацсан байна. Гэрлэн төхөөнд ажиллахгүй. Тэгээд энд яг ингээд төгжрээд байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр тэр урд байгаа нөө гэрлэн төхөө ажиллахгүй байгаа байхгүй юу? Тэгээд хараа энд ингээд төгжрээ үүсээд тах шиг байна. Гэрлэн төхөө ажиллахгүй болохоор асуудал нь юу вэ гэхээр дөрвөн талаас нөө чихээд ороод ирд юм лээ. Тэгэхээр нөгөө нэг зогцож чадахгүй. Яг замын цагдаа ирж л энийг зохицуулахгүй бол ингээд бүр яг гарцсан дээр ингээд дөрвөн уулзуур дээр яг ингээд таг гацчихлаа юм лээ. Тэр нь жоохон хэцүү санагдсан. A few moments later. За ингээд тэнгис бид хоёр Яармаг хот руу ороод ирлээ. Яармаг хот гэдэг болсон юм уу те? Тийм шүү дээ. Саяхан Сарын Нямбатар манай хотын дарган байна. Яармагийг хот болгосон байгаа. Тэгээд та бүхэндээ өнөөдөр яг энэ Яармаг дотор юу байгаа чадхаараа бүгдийг нь танилцуулнаа. Курван гэдэг амар нэг юу англиар нуурсан Курван тамир 3 тамир скул гэдэг 3 тамир скул. Ховын сургууль байна. Энд л Food City гэдэг хүмүүс орж хоол хүнсээ авдаг. Айгу том Монгол маягийн зах. За энэ баруун талд одоо хүнүү мал байж байна. Хүнүү малуу гэдэг тааш та монголчууд ойснаа хүнүү малуу гэдэг. За энэ чи Шинэ Монгол Харабучи скул гэдэг Японы хөрөнгө оруулалттай Япон сургууль байгаа. Шинэ Монгол ямар сургууль аа? Харабучи. Япон сургууль бас нэгдсэн юм байна. Энд байшин байна. За British School of Улаанбаатарыг бол мэднэ. Энд ирж бэлтгэл хийдэг ус. Тэгээ энэ чинь хөлбөмбөгийн талбайтай байхгүй юу? За машин дэргээ барьж байгаад орклж байгаа хүмүүсийг шууд од болгоно. За тэнгис бит хоёр Яармгийн шинэ гүүрийг та бүхэндээ танилцуулж байна. Харуулж байна. Тэгээ энэ гүүр нь 2023 онд ашиглалтанд орсон юм байна. Тэгээд анх удаа би энэ гүүрээр нь гарч үзэж байна. Зам нь бол nice байна. 23 онд ажил нь эхэлсэн шүү. Ажил нь эхэлсэн юм уу? Тэгээ 23 онд ажил нь эхлээд 23 оны 10 сард ашиглалтанд орно гэж хэлсэн боловч хойшлогдоод 24 оны 10 сард ашиглалтанд орсон байгаа. За ийм
Энэ гүүрний нэрийг тэгээд Яармгийн гүүр гэдэг юм уу те? Тий, Яармгийн шинэ гүүр. Яармгийн шинэ гүүр. За тэгэхээр Тэнгис бит хоёрын Яармгийн шинээр баригдсан гүүрэн дээр хүрээд ирлээ. Тэгээ энэ гүүр нь 2023 оны 10 сард ашиглалтанд орно гэж яагаад 2024 оны 10 сард ашиглалтанд орсон юм бэ те? Тэгээ ямар ч тач бүгд энэ шинэ гүүрэн дээр нь гараад харж үзье, танилцъя. Тэгээ энэ голоор нь бас туул гол уурсаж байна. Өглөө бас энэ замаараа ингэ гүүж мүж болох юм шиг шүү дээ. Айлгүй зам хөдөлж эхэлж ш. За тэгээ яг энэ гүүрнийхээ голд ийм хөөрхөн хүмүүс дотор нь орж ирээд суугаад амарч болдог ийм сарвчтаан байна. Суугаад гэж суудал байхгүй байх зүгээр ингээд дотор нь орж ирээд зогсоод гой хоорондоо юм яриад буу хаалж болдог ийм гой сарвчтаан байна. Тэгээ дээрээ ийм гой шилэн хамгаалттай. Вау, nice. Магадгүй яг энэ гүүрээр явж байгаа те бороо орох юм бол энэ дотор амраад тэгээд бороо намцсны дараа гараад явж болдог ийм хөөрхөн сарвч хийсэн байна. Энэ нас айгүй гой таалагдаж байна. Тэгээ өнөөдрөөс яаж яхад айгүй гой тийм бичлэг хий гэж байгаа юм шиг нар байхгүй айгүй гой тийм бүрхэг, салхитай, сэрүүхэн гой өдөр Тэнгис битээр гараад ирлээ. Тэгээ энэ гүүр нь бол нэлээд урт юм байна. Бүр тэндээс эхлээд одоо төгсгөл нь бүр тэнд байгаа байхгүй юу. Тэгээ айгүй гой урт гүүр байна. Тэгээ ер нь бол яг энэ гүүрийг ингээ харах юм бол Солонгосын нөгөө нэг хам мөрнүүд дээр нь ингээ гүүрнүүд барьсан байдаг байхгүй юу. Яг тэр гүүртээ ер нь бас нэлээд төстэй харагдаж байна. Ялгаа нь юу вэ гэхээр тэр Солонгосын хам мөрний гүүрнүүд нь бүр ийм өндөр хашлахтай байдаг байхгүй юу. Хүмүүс нөгөө үсэрч амиа хорлооддаг болохоор ийм өндөр хашлах хийцэн байдаг. Тэгээ сүүлд очиж харсан чинь бүр хүмүүс авирч болохоогүй ийм гүйдэг зам хийцэн бэлээ. Дээрээс нь хүмүүс яг барай гарах гэдэг нь шүү дээ. Тэнгуут тэр дээр нь байгаа тэр бөөрнгийн иргэдэг авирч болохооргүй хийцэн. За тэгээ та бүхэн энэ усын харах юм бол айгүй гоё тунгалаг юм байна. Айгүй гоё цэвэр харагдаж байна. Нөө Солонгосоор нөө хам мөрөн чи айгүй тийм боб боронготой сонио харагдаад байна шүү дээ. Энэ туул голод айгүй гоё цэнгэг юм байна. За ингээ го туул гол минь урсаад Тэнгисийн хувцсан энд намраад. Тэ сая миний очсон сарвч байна. Тэгээ энэ ч бас нэг юм сарвчтай. Тэгээ юм хоёр талд нь юм хөөрхөн хүмүүс дотор нь орж төр зур амарч болдог юм хөрхөн сарвч хийцэн байгаа юм байна. Яасан хөрхөн энэ бол бас nice шүү дээ. Тэг яг энэ сарвчийг харах юм бол гэртээ айгу төстэй юм байна. Тий. Та бүхэн харах юм бол яг энэ бол гэрийн яг өн. Тэгээ энэ дээр болохоор яг тоонтой амир төстэй харагдаж байгаа тий. Тий. Тэгээд нэг голоор нэг яндан гаргачдаг үстэй тий. За Монголд удаан ирээгүй хүмүүс маань энэ нэг туул голоо нэг сайхан хараад авцгаагаарэ. За тэгээд та бүхэн харах юм бол энэ гүүр нь оройтой гоё харахгүй болохоор энэ гэрэл хасдаг юм шиг байна тий. Тэгээд энэ нэг босцсон байгаа шон нь штэ. Эдгээр нь гэрэлтүүлгэн юм байна штэ. Тэгээд эдгэртэй нь бас холбогдсон байдаг юм шиг байна. Би буруу ойлгоогүй бол тийм л байгаасаа. Би яагаад тэгж бодсон бэ гэхээр энэ нэг холбогдсон байгаа байхгүй юу гэрлийн. Тийм багаз. Тийм бай. Тэгэхээр энэ яг энэ хэсэг нь шүн гоё хасдаг байж магадгүй юм байна. Тэгээ гэрэлгүй байгаа үед ингээ хоёр тал гэрэл нь хасчих юм бол бүр л янзын харагдах юм байна да. За тэгээ даашаа ирэх замдаа энэ Яармгийн энэ байр надад бас айгүй гоё таалагдлаа. Тэгээ Тэнгис бас айгүй таалагдсан гинэ. Яагаад гэхээр ногоон байгууламжтай байна л да. Тэгээ бүгдээ ногоон байгууламжийг харъя. Тэгээ сүүлийн үед бас Монголд баригдаж байгаа барилгууд яг ийм гоё ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай айгүйх барьдаг болсон юм байна. Тэгээ яг энэ хоёр ингээ байшныхаа голд нь ийм хөөрхөн тоглоомын талбайтай. Тэгээ хажуудаа зогсоолоо шийдсэн. Энэ ч гэсэн доороо дулаан гаражтай бай тээ. За тэгээ энд нэг ийм шинэ барилга баригдаж байна. Тэгээ та бүхэн тийш харах юм бол нэлээд олон шинэ барилгууд Яармагт боссон байна. Энэ гараж юм байна. Тэгээ ийшээ ороод дээшээ гардаг. Тэгээ энэ дотроо бас Солонгос зоог гэж энэ Эмийн сан кофе шоп идэр байдаг юм байна. Тэгээ хажууд нь бас шинэ гараж нь баригдаж байгаа юм шиг байна те. Тэгээ ийм барилга бас Яармагт босч байгаа юм байна. За тэгээд Яармгийн энд бас ийм гой шинэ орон сууцнууд босч байгаа юм байна. За Тэнгис бит хоёр Яармгаас урагшаа яваад энэ нүхтгэдэг газар руу орж ирж байна. За энэ хажууд бас нэг ийм орон сууц харагдаж байна. Нүхтгэдэг газар нь хауснууд байдаг гэсэн сонсон те. Тий, том хаусууд одоо энд баригдаж ах шиг байна. American style house юм уу? Тий. За бид хоёрын ирсэн энэ газар маань болохоор одоо энэ харж байгаа уул богд уулдаа дархан цаастай газар шүү дээ. Аха. Тэгээд энэ одоо уул яг энэ одоо суг гэж ярьдаг шүү дээ. Энэ сугаар ингээ битүү юм үнэтэй бент хаус юм үнэтэй байрнууд баригдсан байна. Аха. Тэгээд энд одоо нэрээ улсын хурлын гишүүдийн амбар гэдэг газрууд энэ болов гэж хардгийг. Улсын хурлын гишүүдийн амбар юм уу? Тий, амбарнууд нь. Ийм амир хаус нэг орд мөр таш юм байна тий. Зүгээр энэгээр ингээд явах юм бол хэний ч дургу хүрх бах. Одоо тэр оюу толгойн тэр одоо тэр их одоо баялагтай. Тэгэл тэр их одоо хүмүүсийн өгж байгаа татвар одоо тэгэл энэ машины татвараар одоо замаач ашигтай байж чадахгүй байж тий. Ингээд ийм амир орд хаш шиг барьсан. Өө чи бас оо явд юм биш тий. Дуусгүй амир. За энд бол яг л нөгөө American style ийм 2 давхар 3 давхар ийм хауснууд байгаа юм байна. За тэгээд тэрнгээр дөнгөж баригдаж эхэлж байгаа, баригдаж яваа ийм барилгууд ч гэсэн харагдаж байна. Одоо энэ чинь тэр цаашаа яваад бол ингээл үргэлжлээл ах уу? Тийм шүү дээ. Тийм. Аа. Яг ийм суг ийшээгээ бүр 5 6 байгаа юм.
Ааха. За нэг дугаар олж авлаа. Энэ ямар дугаар вэ гэхээр одоо энэ харагдаж байгаа газар болон хаус зарна гэдгсэн маань ямар үнэтэй байгаа хэдүүлээ залгаж үзэх сонирхцгаая. Тэг газар дээр нь шалгаж үзье те. Хэдэн төгрөгөөр зарт юм бэ? Тий, газар дээр нь үзье. Байсагано айн нөхдөд зарын дагуу яаж гэнэ? Тий, энэ замын хажууд нэг газар хаус авсан. 1.8 гэдэг 3 дахь single house юм байна. Тэгээд бүгд 1.8 тэр байна тий. За доошо байгаа лөө. хин бэлэн мөнгө байгаа. Бэлэн мөнгө их сайн тусмал сайн байна. За явтаж ялглаа. За та бүхэн сонссон баг. 1.8 тэрбум төгрөг гэж штэ. Золбох стикл ямар байна? За тэгэхээр битээр яг үйлдэл дээр нь мэдэж авлаа. Тэгэхээр яг энэ хавьд 2 давхар хаус 1.8 тэрбум төгрөг гэж байна. Тэгэхээр энэ хавийн барилгууд бол ер нь дийлэнх нь 1 тэрбумаас 3 тэрбум, за тэгээ бүр гоёуд нь 4 5 тэрбум гэж байгаа юм шиг байна. За манай улсын их хурлын гишүүд амбар гэдэг яригадаад байгаа газар нь ер нь бол 2 тэрбумаас дээш байдаг. Тэгэхээр Монголын ер нь төрд ажиллаж байгаа хүмүүс улсын их хурлын гишүүд, за тэгээ саяхан бас нэг оюун эрдэнэ хэрэг гэдэг нэг боо юм боллоо шүү дээ. Гэхдээ тиймэрхүү хүмүүст бол энэ хавьд 1 тэрбум төгрөг, 2 тэрбум, 3 тэрбум төгрөгөөр хаус маус аавна гэдэг бол юу ч шахөө. Ягаад гэвэл зүгээр л хүүхэндээ найз охиндоо 20 сая төгрөгийн бэлэг авч өгч байгаа байхгүй. Бодоод үзэлтэй та нар зүгээр л бежта визаа дахиад бодоодох яг юу гэсэн үг лээ. Тэгэхээр ер нь жоохон яг тэнгисийн ер нь жоохон уурлаа бухимдаад байгааг ер нь ойлгож эхэлж шүү. Би ер нь жоохон уурлах гэдэг нэ. Би ер нь жоохон бухимдаж эхэлж шүү те. Гэхдээ яг шудраг бус санагдаж байгаа байхгүй. Ягаад гэвэл ерөнхий сайд энэ улсын их хурлын гишүүдийнх нь тэг хүүхдүүд нь ингээл тансаглал зугаалал гадаад дотоод яваа сургууль соёл сураал те. Тэгэл энэ 2 3 тэрбум төгрөгийн үнэтэй энэ хаусууд зүгээр сайхан ингээл бариулаад худалдаж аваад зараал. Тэгсэн яг ингээд шударгаар бизнесээ хийж байгаа залуучуудыгаа ингээд татвараар бүр бөмбөгдөө хайчдаг. Тэгээд дийлэнх одоо яг миний үеийн залуучууд бидний доод үеэл те бүгд дийлэнх нь гадаад гарцсан ингээл ажил хийгээд хөдөлмөрлөө явж байгаа байхгүй. Тэгээд хураасаа олсон мөнгөө Монгол руугаа явуулаад ар гэр бүлээ тийчээдэг. Яг иймэрхүү яриа ярихаар ингээд стресстэх гэдэг нэ байж байгаа. Уурж эхлэж хурдаг гар. Эндээс хурдаг гарыг. Хоёлоо энэ нүхтээс хурдаг гарыг. Тэгээд энэ нэрээ зүгээр тоглоомчгүй энийг ярьж байгаа ч гэсэн ийм муухай шудраг бус байж болохгүй. Яг хөө мэдээж сая тэнгисийн хэлснээр энэ дунд яг өөрийнхөө хөдөлмөрөөр те шударгаар ажиллаад хөдөлмөрлөө татвараа төлөөд амьдарч байгаа хүмүүс байгаа л баг. Гэтэ бол яг дийлэнх нь л зүгээр л те шудраг бусаар улсын мөнгө татвар янз бүрийн одоо нэг худлаа үнэ төсөв батлаад тэгэл тэрнгээрээ ингээд те ард иргэдийнхаа ер нь бол татвараар ингэж мөнгө олсон хүмүүс байгаа байхгүй. Та бүхэн ийшээ харах юм бол бүр тасархаа гой байшин барилга зөндөө байна өө. За золбоо сайхан ирээд стресстгүй гэжсэн яг стресстгийн даваан дээр яг уурлахын даваан дээр энэ сайн нүхтгэдэг хотхноос нь гарч ийна. Буцаа яарам руугаа явж байна. Тэгвэл За тэгвэл гоё бод. өөр гоё бодохгүй. Мартгаад. За та бүхэн энд харах юм бол ийм гоё шинэ барилга баригдаж байна. Энэ юу вэ гэхээр Яармгийн их дэлгүүр юм байна. Вау, nice. Гэхдээ одоо хараханд ашиглалтанд ороогүй байгаа гэсэн тий. За тэгэхээр энэ их дэлгүүр нь энэ оны 10 сард ашиглалтанд орох юм байна. Яармгийн их дэлгүүр гэдэг ийм гоё газар босч байгаа юм байна. За ингээд манайхаа бүгдээрээ пүрс 30 хүчийг шалгая. За, Тэр оройд гарч чадах нь харцгаая. За, янз. Оо, энэ тийш гарах ч юм уу? Зөөлөн ах нь өгөх болоогүй шүү. Зөөлөн. Ах нь явчмааргүй шүү. A few moments later. Яна. Хүй. Яна. Буцаад ухраа та. Арай л өдрөөстэй гарч чи хажууд талаас гардаг гэж. Биш та. Би буугаах. Та бод. Бигээс буухгүй болохоо байлаа шүү. Йоо. За тэнгисээс таг хүн аалж хайх чинь шиг нараа. Энэ эвгүй дээшээ гарч ирж хагаад машин гаццсан. Айгуу, машина будаа болох гэж байгаа. Хайрын бүрсгэж. Болгоомжтой буугаарэ. Намайг ингээ хаяа буучиж байгаа юм уу? Хөөе. Яах гэдэг нь? 5 minutes later. Чи дээшээ гарч байгаагүй анх удаа турш үзсэн үү? Харин тийм л. Йоо, би бүр айгаа буулаа шүү дээ. Дараа гоё машин тавихаараа гарч үзэлтэй. За тэгээ тэнгис машина ийшээ тавьчлаа. Тэгээ сая яг намайг алж хайх ч тий. Би бүр айсандаа. За бигээс бууя гэд бууж ирээд ямар сайн да. Тэгээ амьдаа хайртай юм болохоор. Тэгээ тэнгис дээр дээшээ гарах гэсэн шалтгаан нь юу вэ гэхээр энэ дээрээс та бүхэндээ хотыг харуулъя гэж бодоод энэ дээрээс бол янзын гоё харагдаж байна. Энэ одоо яг аль хэсэг харагдаж байгаа бол урд яармгүй. Тэгээ яг энэ уулууд гараад ирсэн чинь айгүй гоё тийм зүлэг ногооны өртөж байна. Тэгээ гоё өнөөдөр айгүй гоё наргүй өдөр байна. За тэгээ маа тэнгис ухарч бууж байна. Би болохоор суухгүй гэсэн. Доошоо буухаар чинь суунаа гэд. Аминдаа хайртай юм болохоор. За энэ Яармгийн урагшаа бас ийм амралтын газар байгаа юм байна. Ийм Монгол гэр загвартай ийм өөрхөн амралтын газар байгаа юм байна. Тэгээд энд хүмүүс хорим найраа хийж байгаа болтой. Энд
Бөө машинууд зогссон, бөө хүмүүс ирсэн, тэнд ингээд автобус зогссон байна. Тэгээд тэнгис дээр явж байгаа хоол идэе гэдэгс арай ойрхон энэ газар шиг гэдэг лээ. Чингис хааны хүрээ. Чингис хааны хүрээ гэдэг газар ирээд хоолдох чинь тэгээд нөө спид гээд ютубер залуу байдаг шүү дээ. Стрим хийдэг. Тэгээд тэр залуугийн ирж хоолдчихсэн газар нь ирээд хоол идэхээ сууж байна. Тэгээд ирээд нь хоолны газрыг харсан чинь вау, unbelievable. Хамгийн ихэнд юу гарч ирсэн бэ гэхээр одоо энэ дээр үе данх гэж ярьдаг шүү дээ. Халуусаа билүү. Данх чи юу лээ? Ирнэ. Нэг арай нэг өөр их Бариултаа. Тэгээд халуусаа өнтер сүтээ цай гарч ирд юм байна. Тэгээд энэ чинь гараа арчдаг ачууртай. Энийг нь андуураа идчихдэг хүмүүс байдаг шүү. Тийм. Энийг нь гараа арчдаг ачуурыг андуураад нөө идэх юм байна гэж идчихдэг хүмүүс байсан гэсэн. Тэгээд яг энэ гоё Монгол уламжлалт борцог гарч ирсэн. Вау, үнэртэй. Хоёрс тайм нөө өссөн Халуунаар шүү дээ. Өссөн байгаа болохоор сайхан боллоо. Би жоо соёлтой байдал. Борц. Борц нэл борц шил юм. Тэ. Төлөө. Төлөө. За, тэнгис битээр хоол гараад ирсэн. За, энэ гоё нийс салаад байна. Энэ ямар нэртэй уушир гэсэн бэ? Алгын тав өргөсөн. За, энд ийм чөмөг гарч ирсэн байна. Халгаатай уушир юм уу? Алгын тав. Алгын тав өргөс халгаатай уушир юм шиг. За, ууширны хэмжээг нь хараа. Ийм тав юм байна. Шүлэн. Шүлэн гооч чинь. Зоёл хоошор хамддаг. За, хуушир нь бол амар том юм. За, хуушир нь бол тэ ярих юм байхгүй. Янзын гоё. Вау. Битүүшүлөө. За, баярлалаа. Борцтой битүүшүл гараад ирлээ. За, энэ үхрийн чансаа авир гараад ирлээ бас. Дээрээ гоё гурил тавьсан. Миний хамгийн дуртай хоолуудын нэг нийс салаад. Тэгээ нийс салаад нь аюугаа юм байна. Борцонд гэж. Яг гоё бүр. Борцны амттай цэвэршүүлтэй. 5 minutes later. Зөөлөн махаа авч шүү дээ. Бүр амар зүйл. Би Монгол ирснээс хойш найзтайгаа нэг хоолны газар ороо шорлог авсан. Тэгээ тэрний мах нь аюу хатуус байхгүй. Тэгээ эдний мах нь бол бүр үнэхээр зөөлөн юм. Зүгээр аманд ороод зүгээр хайлж. Энэ бол яг л стандарт. За, тэнгисээр хоол идэж чадсан. 3 уушир үлдээсэн байна. Маха бараг идсэн үстэй. Сайн идсэн үү? Сайн идсэн. Тэгсэн мөртлөө ийм хөлтөлчд борц тий. За, та бүхэнд энэ хоолны газрын дээрээс нь харуулах юм бол ийм гоё газар байна. Тэгээ доороо ийм хүмүүс шуудаг ширээтэй. 2 давхартай бас ийм олон хүн хүлээж авах сандал ширээтэй суудалтай байна. За, тэнгис дээр сая тэр доор хоолнд орчоод тэгээ хажууд морь унуулдаг газар үүд юм байна. Морь унаад Чингис хааны хөшөөний хажууд ирээд гоё яна. Энд агаараас айгүй гоё юм байна. Гоё нөө адууны юу гэдүүлээ? Адууны бас чаа. Хомол мөн блүү? Яг үү? За хомол. Хомол нэртэй айгүй гоё яна. Хоёр морь жоох амраа да. Санаа зовоод энэ. Ингээд нэг тойроод авчих. Ёо болгоч штэ. За зүгээр үү? Хөөе. Амар юу байна? Эйгүү юм байна. Чу. Болно. Дахаарай. Яа. Хамаг илэг бүр. 5 цол хөдөлчлээ гэдэг. Хамаг хоо шингэчлээ яа. Сайхан боллоо. Би бүтлгүүцсэн олигтой дахиж чадсан. Одоо тэнгис үзүүлэг нэ болгоомжтой ярах юм уу? За.
За тэнгис бол сайн унд юм байна. Сайн. Өө! Nice. За. Оо! Натаа. Зөргөө дараач. Тийм. Тийм үү. Өөр Монголоос. сайн байна. Өөр Монголоос үздэг юм уу та? Тий. За за. Бүгд уруула өөр Монгол. За. Энэ морийн уруугчуд өөр сайн бай. За. Энэ татангч. Олон дараарай. Ховор боломж. За морь цорилохыг харуулж байна одоо. Оо! Эвгүй юм байна. Яг ингэж мордохоо тэгэхээр толгоо яга ирүүлдэг гинэ. Аа. За энэ хүн ийшээ юм чинь би яг энэ дагаад ийшээ хийлээ гэсэн яг тийм ерөнхий ойлголт юм бол морин. Зөв. Ийшээ баруун өргөд баруун өргөд зүг. Би болохоор суулгахгүй хазах гээд байна гэж ойлгоод байгаа байхгүй. Чингис хаан яг ингээл те олноороо ингээл морьтой ингээл дайрахтаа ямар гэдгийгсэн бэл те. Шар ус басдаг гэсэн байна. Яа. Бүгдээр ингээл. За. Хайрц унаа дуусчлаа. Тэглээ. Сайхан унлаа тий. Морь түрээслэх юм. Түрээслэх гэж ярих нь зөв баркадлан гэж ярьд юм уу? Баркадлан. Тэгж ярихгүй юу? Морь унуулдаг юм байна. Морь унуулдаг гэсэн. Түрээслэн башлаараа тав. За баяртай ахын дөө. Баяртай. Зөөртэй. За тэнгис битээр хоолоо идчихэд хоолоо шингээж морь унчаад одоо Яармгийн хаашаа явж байгаа вэ? За Нисхийн армийн уулзрал явж байна. За тэгээ Яармыг танилцуулахад хамгийн сүүлийн нэг зүйл үлдсэн байгаа. Тэгээд тэрийг танилцуулчаад манайхаар орох байгаа. Манайх орох юм чи тий. Тэгээ өнөөдөр тэнгис дүүтэйгээ гоё Яармгийг үзэнгээ гоё хоол идээд морь унаад гоё байна. Тэгээ морь унсан чи бас яалтчгүй айгаад байна. Би ер нь амтнаас ирнэ гэж жоохон айдаг юм шиг байна. Баг байхдаа нохон тацуулж байсан байхгүй юу? Тэгээ тэр траума байдаг юм шиг байна. Тэгээд амтнуудаас ингээд яагаад чим ойртохор ингээд айгаад байхгүй өөр шиг. Тэгээд хүмүүс амар аимхаа гэж бодож магадгүй тийм аимхаа бол биш ээ. Тийм хүмүүсээс бол нэг айхгүй. Тийм жом мом одоо амтэн одоо яг юм нохоо адрес жоохон айгаад байхгүй. Гэтэ яг ингээд морин унсан бас аюу гоё байна. Тийм морь унаад ингээд сая тэнгис тэр залуу хоёр таяр давхисан шүү дээ. Тэгээд араас нь ингээд харсан чинь амар гоё тийм омгшчил. Сүртэй харагдчихлаа. Тэгээд саяны тэр залуу яг Чингис хааны хөшөөний хажууд морио цориулгасан чинь бас аюу гоё сүртмээр тийм огшхоор сүртэй гоё харагдчихлаа. За тэгээ Монголдо ирсэн гоё нөө гоё. Чингис хааны хүрээгээд сая тэр амралтын газар хоол нь бол бүр үнэхээр янзын амттай байна. Бүр дараа бүр дахиж ирж иднэ гэмээр үнэхээр гоё амттай байна. Хуушур нь үнэхээр гоё амттай байлаа. Салаад нь, шүл нь, мах нь ямар гоё зөөлхөн амттай. Саяны хоолны газар бол бүр үнэхээр таалагдлаа. За та бүхэн энд харах юм бол бас нэг юм барилга босч байна. Энд ийм шар барилгууд боссон байна. 735, 736, 737 гэж бичсэн ийм байшингууд босч байгаа юм байна. Энэ бол өстой нэг яг солонгос загвартай байшингууд байна тий. За тэгэхээр та бүхэн ийш харах юм бол Нисхийн тойрог харагдаж байна. Монголчууд маань бүгдээрээ мэдчихэж байгаа бах тий. Нисхийн тойрог гээд маш алдартай. Тэгээ энэ замын төвчрээ маш их болдог байсан байна л да. Яагаад гэхээр нэг тойрог дээр хүмүүс ерөөсөө хоорондоо ойлголцож чадахгүй маш их машин төвчөрдөг байсан. Тэгээ одоо болохоор энэ тойргоо болиулаад гэрлэн дохио хийцэн байгаа юм байна. Тэгээ гэрлэн дохио хийснээс болоод ер нь замын төвчрөө барагтаа гарахаа болцсон юм байна. Тэгээ одоо энэ гэрлэн дохионоос цаашаа нисэх. Тэгээ энэ доошоо Яармаг өстэй. Тий. Би зөв тайлбарлаж байна уу? За. Би бас одоо ингэж мэддэг болоод байна те. За тэгээ тун уулахгүй энэ ч доошо түнэл бариад дээгүүрээ гүүр барина гэдэг байгаа. Тэгчих юм бол манай Нисхийн армийн аялал биш. Үнэхээр одоо ямар ч төвжирлгүй гоё хурдны зам бий болох нэ. За тэгээ тэр төсөв маань хурдан батлагдаад хурдан одоо тэр ажил маань хийгдээсэ гэж хүсэж байна. Окей. Энд нөгөө цэцэрлэгт хүрээлэн баригдана гэдэг байгаа тий. Ийш орж үзэж болох юм уу? Болно. Явах. За ороо үзэж. За тэгэхээр тэнгис битээр та бүхэндээ одоо яг маш гоё газрыг танилцуулах гэж байна. Энэ юу вэ гэхээр Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн барих гэж байгаа төсөн батлагдсан ийм газар ирчээд байна. Одоо цаашдаа энэ цэцэрлэгт хүрээлэн баригдчих юм бол мэдээж маш олон хүмүүс энд ирнэ штэ. Энд ийм машины зогсоол хийж байгаа юм байна. Энэ нь бол надад бүр үнэхээр nice санагдаж байна. Яагаад вэ гэхээр машины зохицоолыг шийднэ гэдэг маш чухал шүү дээ, тий. Яагаад вэ гэхээр үр хүүхдээрээ ирээд гоё амрах гэхээр машины зохицоол байхгүй бол хэцүү. Тэгэхээр энэ ард ийм гоё том машины зохицоол хийж байгаа юм байна. За та бүхэн энэ харах юм бол олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн гэж бичсэн байна. Тэгээд ийм гоё том цэцэрлэгт хүрээлэн баригдах байгаа юм байна. За IC Park гэдэг нэртэй ийм янз бүрийн ямар ч мод тарих юм байна. Тэгээ ийм том цэцэрлэгт хүрээлэн барих юм байна шүү дээ. Тэгээ энэгээрээ орж болдог, энэ голдоо усан бассейн энэ хийх юм бах та. Тэгэхээр одоо яг энэ талбай бол тэр чигээрээ гоё Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болно гэж ойлгож болох юм байна. За тэгээ та бүхэн ийш харах юм бол одоо ер нь баг эхэлж байгаа юм шүү те. Юмнуудаа хийгээд
Энд ийм өөрхөн мэлхий харагдчихээн, туулаа харагдчихээн, хун шувуу харагдчихээн. Тэгээ Монгол улсын хүүхдүүд зориулсан IC парк хурдан баригдах болтгоо. За та бүхэн энэ ард зургийг харах юм бол тийм гоё цэцэрлэгт хүрээлэн баригдах юм байна. За энд юу хийгдэх вэ гэхээр дөрвөн улирлын хүлэмж бий болох юм байна. Олон улсын ногоон төгөл бий болох юм байна. Батоник цэцэрлэг бий болох юм байна. Гар урчуудын гудамж бий болох юм байна. Хиймэл нуур, усан толио бий болох юм байна. Ногоон байгууламж бий болох юм байна. Олон төрөлт спортын талбай бий болох юм байна. Ногоон үзэсгэлэнтэй талбай бий болох юм байна. Wow, nice, unbelievable. Урдан бий болоосэй. Яг бий болонгот нь ирж гоё амарна. За энэ танилцуулгыг авчлаа. Тэгээ энэ дээр нь бол яг юу баригдах, хизээ баригдаж дуусах бүх юмыг тайлбарлаад бичсэн байгаа юм байна. Энийг нэг уншиж үзнэ. Тэгэхээр энэ угаасаа 10 жилийн хугацаа болох байх гинэ. Сая зүгээр хальт сонсоход 10 жил би амьд байх болоо гэдэгхгүй. Энэ гэхдээ 10 жил болох юм бол арай л удах юм байна. Арай л удахгүй илгүүтэй. Тэр нөхдөд баахан хэрэгтэй хэрэггүй хаус барьж ахаар энийгээ хурдан барьж дуусгамаар байна тий. Хоёрын орондоо өөрсдөө зориулаад нэг хаус барьж ахаар энэчээ нэг гоё юм том цэцэрлэг түрээлээ хийчих юм бол ямар их олон хүүхдүүд, ямар их олон залуучууд ирж амарч гоё алжаалаа тайлж гоё энд ирж зугаацах бол тий. За байж стресстэй гэдэг шүү. Боёл битээ тийм нэ. Улс төрлөө орох юм бол стресстэй шүү. За ингээд гэр ойрхон байсан болохоор ахыгаа авд ирлээ. Тэгээ байраа та бүхэндээ танилцуулъя. Манай байр Нисэх гартан хурд группийн байрсан байр байж байгаа. За тэгээ ийшээ цэцэрлэгт хүрээлэн одоо цэцэрлэг гэх юм одоо тоглоомын талбаар хамтаа явцгаая. За энэ бол ямарваа нэгэн зар сурталчилгаа биш шүү хүмүүсээ. Яг ингээд Тэнгис дүүгийнхаа амьдарч байгаа байрыг би бас нэг сонирхож үзье гэж бодоод. Тэгээ ирээ сонирхож байгаа шүү. За ингээд хүүхдийн тоглоомын талбай байна. Аюу гоё одоо уулан дээр авирах тэгээд спорт. За тэгээд сакс, волейбол, тэрчээ цаана гулгуур гээд хүүхдийн хөөрхөн тоглоомнууд байна. Энэ Тэнгис тэгээд өөрөө банк турникнэр сүнээд юм уу? Хай сүнэд шүү дээ. За харъя. Ой. Ой, онж хүү. 1 2 3 4 5 6 вау. Unbelievable 7 8 9 10 бас явчих шүү. Чи 10 сүн байсан уу? Би Тэнгис 10 сүн байж хат би 10 сүн байх. Арайштай. Оба. Хөөе. Хөөе. Гүр. Хитэ 4 5 6 7 За 3 хийнэ. За 9 Хацуу. Аа. Гэтэ би Тэнгисийг бол арай гоо цэвэрхэн хийж байна. Аяар цэвэрхэн санаж тийм байна. Энэ нэг Солонгост байдаг юм байна те. Солонгосын өвөө эмээнэр яг ингэсэн зогсож байдаг хөөхгүй. Солонгосын өвөө эмээнэр. Ингэсэн зогсож байдаг үстэй. Тий. 1 2 3 За, камераар зураг аваарай. 1 2 3 За. Хин гэдэг лээ? Ирээдүй. Ирээдүй? Аха. Ямар гоё нэртэй. За, юу гэдэг вэ? Өөрийгөө танилцуулаар. Мэдгүй. Тэнийг асуусан. Хастай юу? Хастай юу? Хастай гэж бодож байна. Хастай юу? Юу? Хастай юу? Хан. Юу гэдэг вэ? Сургуулийн Сургуулийн үйл яваад явдал. Сургуульд Сургууль хэдвэр англиэ? 6-д орох ч байгаа. Одоо 6 дарах юм уу? Хөл мөх дуртай мó? Хөлбөн бөхтөө. Аха. Дуртай. Дуртай. Харин дуртай юм шиг шүү дээ. Хөл мөгийн хувцас өмссөн шүү дээ. Месси. Хамгийн дуртай хөл мөгийн тамирчин Месси юм уу? Роналдо. Рональдо дуртай. Бас. Тэгээд Роналдо, Месси хоёр аль нь дуртай? Месси. Месси. Аха. Чи ахыхаа YouTube сувгийг үздэг юм уу? Мэдгүй юм уу? Тэг яг ахтайгаа зураг даруул гэсэн. Хэн зүгэл 6 даруул гэсэн. Тийм за. Золбот хийгээд YouTube руу ороод хайвал ахыхын бичлэг гараад ирнэ. Тэгээ өөрөө Зол. Манай ээж үздэг ш. ээж ч За танилцсандаа та хоёлаа ирээдүү. Гоё нэртэй юм. Ирээдүйдээ мундаг хүн болоорой. Баяртай. YouTube хийж байгаа юм уу? Тахан YouTube бичлэг хийж байна. Тэгээ өөрийнхөө бичлэгийг YouTube-ээр үзээрэй за. За. Ээжтэй хандаад гоё мэдчилгээ төвшүүлэх юм уу? Ээж аваа хайртай шүү. За баяртай. За. Тэгж байгаа таар. За. Амжилт. За битүүр Яарамгийг танилцуулах байгаа шууд танаад ч хийгээ явцсан шүү. Сүүлрээ танилцуулах юм байхгүй өөрөө танилцуулах дээр. сайн байцгаана уу? 안녕하세요. Ямар гоё байр вэ?
За тэрлээ сайн оо. Сайн сайхан юу та вэ? Гэрцөө. Ямар том камер вэ? Хуалцаа юм байна ордсон байна. Машина гайхуулаад. Тэнгэр чинь залбоо TV-ээр гарч ирсэн тий. Жоохон бат юм гарч ирсэн. Залбоо TV-ээр гарчсан жоохон хөвгт чи ийм том болцсон байж тээ. Яана ямар хурд юм. Одоо хэдтэй хэлээ. Одоо 3-тай. 3 хүрсэн. За ингээ манай том өрөө байна. Аха. За тэгээд энэ дээр нэг зурагтай. Энд чинь манай хоёр охины манай хоёр хүүхдээ зураг. Тэнгэр өстэй байхдаа болсон зураг байна. Аха. За тэгээд миний төрж өссөн нутаг Аранга. Булгуулын зураг байна. Ямар гоё зураг вэ? Одоо ийм юм уу? Тийм шүү дээ. Одоо яг ийм шүү дээ. Тэгээд Янгэр гэдэг амтанг энэ чинь нутагшуулсан. 16 талаа байсан баха. За 16 талаа Янгэрийг нутагшуулсан. Тэгээд би яг энэ нэгдүгээр сургуулийг сурч ирсэн. 9-р ангиртлээ харагдахгүй тий. За тэгээд ингэж яваад манай хүүхдийн зураг байна. Ингээд энэ манай хүүхдээ гарынх нь дөнгөж төрөөд гарынх нь гээ Солонгос нэгсэн тийм. Солонгос гэсэн энэ чинь солонгосоор бичсэн. За тэгээд ийшл явна. Галтгоогоо танилцуулж. Галтгоо юу юм шүү дээ. Галтгоон цаанаасаа юм уу? Үгүй. Таяр хэлсэн. Монгол ерөөсөө юу ч байдгүй юм билээ. Харин тийм билээ. Тэгээд галтгоогоо ингээд хийлгсэн. Аха. Тэгээд ер нь дээшээ толтол нь хийдэг юм загвартай хийлгсэн байгаа. Иймэрхүү. Тэгээд энэ солонгосоос очирсан ус төвшүүлэгч юм байна. За айгуу сайн ажиллаж байгаа хэвээр байгаа. Фильтрийн солиод тэгээд ингээд ашиглаад явж байгаа айгуугүй. Аха. За. Энэ хүүтэн Ундаа суучих уу? ондоо бай тээ. За төлөө. За. Ямар хаашаа явж байгаа. За тэгээд энэ ч төхөө боо. Энэ ч манай пицца их аяг дуртай. Тэгээд би бас заагс ширдэг. За тэгээд энэ ч манай хөргөж харуулдаг гэсэн. За энэ ч борцог байна. За. Төмс ногоо байна. Аха. За сүү өндөг гээл. Энэ ч маск та маск хэрэглэдэг үү? Ах нь хэрэглэдэг. Тий. За ингээд доороо Хөлтөөгчтэй. бууз гэдэг гээл. Махнууд. Зүг. Ингээд галтгоогоо өөрсдөө гоё ингээд хийчих юм шүү дээ. Тий. Nice. Ямар гоё. За манай хөх нөгөө макрины улаан хобби. Аха. Ерөөсөө энд макрин, энэ ч макрин. Тийм. Энд бас макрин. За үүднийх шкаф хийлгэж амжаагүй. Гэхдээ яг юм хоёр гутлын тавиур. Тэгээд ээжээ сууж гутлаа өмсдөг. Байж байгаа. За тэгээд 0 руу оръё. Энэ чинь 0-тай. Вау, танах ямар гоё цэвэрх юм бэ? Цэвэрхэн айл гаргаад. За угаалгын машин пидэ. Энэ дээр дахиад энэ гэрэл астай. Unbelievable тэгээд цайгаа хатдаг. За тэгээ энэ чинь юм байнтай. Тий, энийгээ дэлгээд ингээд усанд орчдөг. Тэгээд банд хүүхдүүдэд усанд оруулна. Ийм байж байгаа. Та хоёрдоо хоёрын хүүхдээ яаж юм цэвэрхэн амьдраад байна? Өдөр болгон цэвэрлэжтэй. Зүг. Тэгээд бид хоёр бол ямар ч нэг төлөвлөгөөгүй гэж шууд ороод ирсэн шүү дээ. Тэгэхээр цэвэрлж мэрж бол амжих хугацаа байгаагүй гасаа. Яг тэр чигээр нь харуулж байгаа шүү. За солонгос нь кимчин замгүй гэж амар ашигладаг шүү дээ. Монголд бол махны хөлдөөгч гэж ашигладаг. Тэгээд эндээ ингээд махаа идэг. Ингээд дүүр мах байна. Тэгээд энэ чинь манай хүүхдүүд энэ бол миний ажлын өрөө байхгүй юу? Хүүхдийн тоглоомтой ажилласан байна. Энэ чинь ингээд юм хийдэг. Тэнгисийн ажлын өрөө. Энэ бас нэг юм хөрхөн жижиг өрөө шиг юм шүү дээ. Тий. Дресс рум юм шиг тий. За, баскетбол нөгөө нэг юу? Дресс рум байх хэрэгтэй юм. Тий, дресс рум байх хэрэгтэй. Тэгээ өөртөө нөгөө дресс рум юу хийчих юм шүү дээ, шкаф юм. Шкаф хийж болно тий. Зүг. За ингээд ингээд унтлахын өрөө. Манай охин унтж чинь унтлахын өрөө. За энэ ч гоо сайхны ширээ. Тэр ч нэг төмбөшг байна. За эндээс шкаф руу харах юм бол энэ айгуу гоё 2 м 40 өндөртэй. Тэгээд дээр доороо ингээд бас хүнжлуудсаа хийж болдог. Ямар цэвэрх юм. Тэгээд дээр бүр ингээд бас чамдаа морох хэмжээний. Nice. За энд бол ингээд амьснуудаа бол ингээд хийдэг. Энэ чинь ямар айхтар айл вэ? За энд болохоор хүүхдийн хувцснууд дээр ингээд чамдаан байна. Хоёрын хин юм цэвэрч байгаа даа. Чи юу гэрлээ юу? Ер нь хоёулаа тий нийлдэх. Одоо энийг харахад та бүхэн гайхаж магадгүй. Охиныг харуулчихлах уу? Болно. Хин гэдэг үлээ. Цэлмэг. За тэнгисийн хоёр дахь хүүхэд охин. Тий. Хоёр дахь хүүхэд нөхөн цэлмэг гүм нараа гэж солонгосчууд ярьдаг нөө зүүднийхээ ертөнцөд сайхан ярьж байгаа бах та. Болохгүй шүү. Охиныг нь цэлмэг, хүүг нь тэнгэр. Тэгээд цэлмэг тэнгэр гэдэг нэртэй байна. Nice. Ямар ч гоё нэр. Манайх нэг хүүхдийн хувцсыг маш их цэгцтэй байлгахыг хичээдэг байхгүй. Ер нь бол бохор болох мал дорн нуугаад. За энэ ингээд цансных хэсэг. Энэ өмднийх хэсэг. Энэ ерөөсө ганцхан өнөөдөр юм байгаа юм ш байнга юм байдаг.
Тий. За охиныгоос адилхан. За. Өмднүүдийн замснууд. Тэгээ анхнаасаа ингээд цэцгээ явж юм бол айгүй амар байдаг. Ямар гоё цэвэрч. Зя. Тэгээ унцхны өрөөнд тийм хивс манагдаж айгүй чухал юм билээ. Амар гоё. Зөөлхөн дулаахан мэдрэмж төрүүлсэн. Маа тийм. За ийшээ балкон. Балконтой бас. Балконтой. Балкон дээр ер нь жоохон ачаагаа уулзсан байна. Тий, балконд ер нь бол Иса багснууд шүү дээ. тий өвөл хэрэлдэггүй юмнуудаа хийждэг. За энэ ч загсны толгой. Миний барьсан хамгийн том загсны толгой. Чи өөрөө байсан загсан юм уу? Тий. Тэгээ дуусгал хатгалсан байгаа юм уу? Тий ингээ хатаацсан. Ямар амар би зүүдэн тохоор юм шиг. За нэг юм шүү. Nice. За үзэгчдээ тэгэхээр сая Тэнгисийнхаар зочлоод гэрт нь байжгаад уг нь бичлэгээ дуусгачаад гараад ирсэн чинь бид тэр микрофон асаагаагүйсэн байна. Тэгэхээр яалтчгүй машин дотроо дуусгахаас өөр аргагүй нөхцөл байдалд орчод байна. Тэгэхээр уг нь сая яг Тэнгисийн гэрт нь очоод гоё бид хоёр гоё юм яриад яг бичлэгээ дуусгасан чинь микрофон ажиллаагүй жоохон харамсалтай юм боллоо. Тэгээд одоо бид хоёр ямар ч арга байхгүй машин дотор бичлэгээ дуусгахаар боллоо. Тэгээд маа Тэнгис дүү намайг гэрт маань хүргэж өгөхөд бид хоёр одоо манайх руу явж гин. Тэгээд бичлэгээ дуусгахаас өмнө маа Тэнгис дүү та бүхэнд бас нэг хэлэх зүйл байна гинэ. За окей. Завтаж Монголд ирээд 2 жил болсон байна. Тэгээд 2 жил хугацаанд бас янз бүрийн ажил хийгээд онлайн шоп гэх мэтсэн зүйлсүүдийг хийсэн. За тэгээд одоогоор энэ халуун улиралд маш хэрэгтэй машины кондишн оруулж иж суйрлуул засвар үйлчлэгээ хийж байгаа. Одоо жишээлбэл энэ гудмаар явж байгаа миксертэй ховоо тэгээд энэ том тэрэг кондишнгөө одоо машинууд байгаа шүү дээ. Тэгээд бас фургон, жарис гэх мэтлэн эдгээр кондишнгөө айгүй хэцүү байгаа. Халуунд айгүй хэцүү зовдөг. Жолоочтой дуулахад сайхан мэдээ байна. Тэр маань болохоор Triligo брендийн Европ болон Америкт маш ихээр экспортлдог, бүрэн англи дээр байдаг. За тэгээд чанарын хувьд үнэхээр амбардам хэлэхээр тийм сан кондишн байгаамаа. За тэгээд тэрхүү кондишн оруулж иж ямар тааж борлуулж байгаа. За тэгээд нэг давуу тал нь юу гэх юм бол одоо синс арчаад ч юм уу сэлбэг нэвдэрсэн тохиолдолд манайхаар та бүхэн сэлбэг аваад засвар үйлчлэгээ хийх боломжтой. Энэ дашрамд хэлэх болсондоо их баяртай байна. Тэгэхээр та бүхэн ойлгосон бах те маа Тэнгис дүү маань одоо ер нь хуучин машинууд нь кондишн нь ажиллахаа болцсон халуун дөрөв жоохон хэцүү байдаг те. Тэгээд бас өвөлдөө халаагуур нь ажиллахаа болцсон те. Жоохон дараад тэр бүх асуудлыг шийдэж өгөхөөр шинэ кондишн хуучин машин тавьж өгч байгаа юм биш үү. Тэгэхээр та бүхний машины чинь кондишн ажиллахгүй байгаа. За машинаа солид юм уу, байд юм уу гэж бодож байгаа хүмүүс байвал Тэнгис дүүтэй холбогдоод машинаа заавал солиодох шаардлагагүй. Хуучин машинда шинэ кондишн хийлгүүлээд гой сэрүүхэн аялж болохоор, хотоороо явж болохоор ийм боломжтой болсон биш үү. Тэгэхээр маань Тэнгис дүүтэй холбогдоод кондишныхаа асуудыг шийдээрээ. Одоо жишээлбэл энэ машины тэр дээвэр дээр нэг улаан юм байгаа зү тий. Тэр нь кондишн юм ш тий. Тэгэхээр ийм кондишнгүй машинууд их байгаа. Одоо энэ хойдлолт нь ерөөсөй байхгүй. За энэ хойдлынхын тэргийг харах юм бол кондишн байхгүй машин ингээд цонхоо онгойлгосон дотор нэлээ халууцсан явж байна. За нэг иймэрхүү кондишны бизнес хийж байгаа. За та хэрвээ одоо хөлдөө мах авч явахыг хүсвэл одоо энэ хойно амбарто бонго байдаг шүү дээ тий. Тэрэндээ бүр хасах 5-аас хасах 16 градус хүртэл ингээд одоо хөргөдөг тийм кондишн бас сурлуулж болно. Яг ийм кондишн одоо ямар ч машин тавьж болох тийм кондишныг та бүхэндээ борлуулж байгаа. За хоёул бичлэгээ дуусгахаа болоо шууд машинта подкаст их төгжрийн дунд. Энэ бол дуусахгүй. Тийм. Энэ бичлэгээр дуусахгүй байна тий. Жохон улс төр ярьж жохон стресстэй. За хэрвээ энэ бичлэгийг Нимбатар та сонсож байгаа бол яг одоо энэ баригдаж байгаа Монголын хамгийн том цэцэрлэг түрээлэн гэдэг байгаа Яармгийн одоо уртал тийм ээ. Энийг өтөр дүүгийн та одоо ингээд бариад байгуулад өгөөрэй. Яг ингээд зүгээр сонсоход бол 10 жилийн дараа баригдан ч гэж байгаа шиг тий. Энэ нэгдээ 4 жил болж байгаа. Тэгээ одоо болоогүй. Яг үндэ сая бид хоёр нөхдрөө очлоо л та зүгээр нэг хаусын үн 1.8 тэрбум төгрөг гэж штэ. Тэгтэл тэр нэг цэцэрлэг түрээлэг барихад хэдэн тэрбум болох вэ тий. Нэг хүсэл нэг 10 хаусны л мөнгө болох л үү тий. Тэгвэл та бүхэн тий магадгүй Нимбатарыг үздэл нь ингээд шеэрлдэг ч юм уу. Тийм тэгээд Нимбатар толботыг үздэг болов. Үзэхгүйсэн чи манайха үздэл нь зав ш. Чатар зэрэг бөмбөгдөд өгөр. Тийм. Тэгээд би бас саяны цэцэрлэг түрээлэн дээр очиод аюугаа хурдан баригдах болов гэж бодсон чи 10 жил гэхээр жоохон гайхсан л та. Гэхдээ мэдэхгүй саяны ихч өөрөө бас хэлэхдээ нэг ихчин сайн мэдэхгүй байна. Яг мэддэг менежерээс нь асуугаараа гэж хэлжээс тээ. Тэгэхээр бас магадгүй ихч андуурсан ч гэж магадгүй. Гэхдээ тэр цэцэрлэг түрээлэнгээ ер нь гяс дуусгаад өгвөл маш сайн байна. Тэнгис шиг ийм хоёр хөөрхөн хүүхэдтэй зөндөө айлууд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ийм жоохон хүүхэдтэй зөндөө айлууд байгаа. Тэр хүмүүс чинь гоё цэцэрлэгт хүрээлэнд очиод гоё хүүхдээ салхилуулмаар байгаа, тоглуулмаар байгаа. Тэгэхээр уулын тийшээ нэг баахан тэг хэрэгтэй хэрэггүй хаус өөрсдөө хэдэн тэрбумаар нь барилгүй
одоо иймэрхүү цэцэрлэг төрөлөө иймэрхүү гой газруудаа хурдан гой хийж дуусгамаар байна. Иймэрхүү ажлуудаа хурдан явуулмаар байна. Тэрийг тийм бид хоёр сая өнгөч дотор нь хэлсэн. Тэгээд одоо ч гэсэн дахиад машин дотор хэлчихье. Цаашдаа Монголд амьдрах юм бол иймэрхүү юм дээр нь жоохон хил ам хийж явна шүү. Энд гайтай юм өрөөдөрлөө гэж бодох хэрэгтэй. Тэгээд өнөөдөр ахтагаа уулзаад гой өөрийнхөө амьдарч байгаа Яармаг хотыг танилцуулаад гой дагуулж яваад тий гой гүүр танилцуулаад гой хоолны газраар авч ороод гой морь унуулаад за тэгээд гой гэрээ танилцуулаад нэг өдрийг гой ингээм хамтдаа зугаатаа өнгөрүүлсэн тэнгистүүдээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэн манай тэнгистүүд гой дэмжээд машинд чинь тийм кондишны асуудал байгаад манай дүүтэй холбогдоод тэр кондишныхаа асуудлыг шийдээрээ. Тийм би бол гой олон хүмүүс холбогдоод бүр завгүй болоосоо ах руугаа ярих ч завгүй болоосоо гэж бодож байна. Зөвдөө дуусраад авахгүй тий. Хавс олбахс зөндөө ажилтаа болцсон гэдэг тий. Тэгээд ажилд амьдрал амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд Монголд айлах машин тэргээ барихтаа бага стресстэй бага сигналдаарэ. Хүнд ингээд өөрөө зөвлөгөө гэж өөрөө нэг битсэн чи яваач гэсэн сигнал зөөж байгаа. За тэгээ өнөөдрийн Тэнгис битэрийн влогт хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.